За ингээд Улаан улс сумын баг дээрээс уулзж байна. Бүгд нэг зүйл үзүүлсэн. Энэ өдөөгийн малчтын хүүхдүүдийг цэцэрлэгт нь унаагаар авдаг. Унаагаар хөрөж өгдөг юм байна. Ингээд энэ манай хүүхдүүдийн унаа одоо ингээд өнөөдрийн албан дуусаад ингээд ийм тусгай зохицуулсан хүүхдүүд тээвэрлэх зорилтын ийм унаатай уулз авсан юм байна. За нэг сарын хэлэхэд бол энэ та нар бүгдээрээ мэднэ сошиал медиагаар 36 хүүхэд жирээсээ болгосныг бичлэг тарсныг. За энэ бол нутгийнхны бас их овсгоо байсан юм байна. За гадны байгууллагууд унаатай болох хүсэл төрөхийн тулд энэ байгууллагууд тэр бичлэгийг хийж явуулсан юм байна. Энэ нутгийн нэг хүний ингээ хүүхдүүд явлаа. Энержи ресурсээр ингээд аюулгүй байдлыг сахиулахад машин уушаа хашаа хөдөлгөөн сигналд тэрэн шиг энэ өөрийн бас аюулгүй байдлын үүрэг юм байна. Тэр 36 хүүхдийг жарээсэн суулгаж буулгаж зураг авахулж олон улсын байгууллагад явуулж бидний ийм сайхан унаатай болсон юм байна. Тэрнээс 36 хүүхдүүд зөөж байсан түүх байхгүй. Тийм байна. Тэгэхээр энэ өдөөгийн баг өөрийн гэсэн цэцэрлэгтэй, өөрийн гэсэн сургуультай, сургуулийн дотор байртай ийм байна гэдэг бол одоо Монголд ховхон. Ер нь одоо энэ харагдаж байгаа энэ байшингийн дайны байшинд л одоо хаяа нэг Мартин 8 тэмдэглэдэг, хаяа нэг Ёлх тэмдэглэдэг нэг ажилтгүй шахуу байшингууд байдаг бол энэ баг бол одоо ингээд эмнэлэгтэй, сургуультай, цэцэрлэгтэй, цэцэрлэгийн хүүхдийг унаагаар зөөдөг ийм одоо баг байна.